За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ 2026 оны шинэ оны мэндийг дэвшүүлье. Тэгээд өгүүлэлтийн уншаагүй нэлээд бас урт хугацаа өнгөрсөн байна. Тэгээд өнөөдөр 2026 оны 1-р сарын 2-ны өдөр. Тэгээд өнөө өглөө нэг санамсаргүй байдлаар Facebook-ийн newsfeed гүйлгэжсэн чинь нэг та эддээ заавал уншиж сонирхуулах шаардлагатай юм шиг нэг тийм бяцхан бичвэр олсон. Тэгээд энэ бичвэрийг та нартай бас хуваалцвал бидний амьдралд нэг багаан ч гэсэн гэрэл нэмэх. Дээрээс нь айгүй олон хүмүүст одоо нэг тийм сэтгэлд нь оч бадруулах нэг тийм бичвэр олсон. Тэгээд энийг уншиж хуваалцъя. За тэгээд төгсгөлт нь хин гэдэг би хүн бичснийг нь та нартайгаа хуваалцуулна. Энэ болохоор ийм Монгол хүн бичсэн бичвэрэлээ. Намайг Land 200 унаад цэвэрхэн костюм өмсөд явж байхад төрмөл баян эсвэл нэг даргын ирэх хүүхэд гэж хүмүүс хардаг баха. Гэхдээ миний гарын алган дээр харилдаггүй хар толб хумсны завсар шигдсэн тосны үлдэгдлийг анзаарвал намайг хин гэдэг хаанаас ирсэн гэдгийг гадарлах үзье. Бидний амьдрал 2000-аад оны ихэнх үеийн дарихийн эцсийн будлын хамгийн арын гудамжинд уулын таг дээр хашаагүй бор гэрээс эхэлсэн юм л да. Минь намайг 14-тэй харин дүүг 8-тай байхад ослоор өнгөрч ээж минь сэтгэлийн шаналл хүнд ажлаас болж хэвтэрт орсон цаг. 9-р ангиасаа би сургуулаа хаялаа. Сургууль сурахад дэвтэр бол хэрэгтэй. Харин гэрт маань идэх талах төлөх нүүрс хэрэгтэй учраас би том хүн болох сонголтыг хийсэн юм. Өглөө бүр өөрөөр босч худгаас ус зөөгж айлуудад дөхүүлж өгнө. Нэг сав уснаас 50-100 төгрөг олно. Харин өдөр нь нарантуул зах дээр тэрэг төрөх гэж очдогч том ах нар дүүхүү чиний бед хүрэхгүй харж шагаага тоглол гэд хөөчгөн. Тэгээд би дугуйц сүрийн газар бараадж эхэлсэн юм. Анх бол зүгээр л ойр зүрийн юмыг нь дөхүүлж өгч цөөхөн хідэн цаас авч ээж дүү нараа хоололдог байлаа. Сүүлдээ дугуй нөхдөг боллоо. Гэхдээ би тентхийн үндсэн ажилтан биш. Зүгээр л туслахын туслах. Илүү гарсан ажлыг хийж, илүү гарсан мөнгийг авдаг нийгэм байв. Өвлийн тэсгэн пүүтэн нэг орой. Яг шинэ жилийн өмнөхөн байсан санагдаж байна. Ажил тарж би харахаар алхаж явлаа. Халаасанд минь өдөржин ажилласан хөлс болох 3500 төгрөг талдалах хэдэн шүрхэг борцог байсан. Ээждээ им дүүдээ чихэр авч чадаагүйдээ гутраад хүүтэн салхинд нулимсаа залгаад алхаж байтал замын хажууд нэгэн хуучин стана машин зогсчихсон. Харин жолоочин бололтой хижээл насны ах капотоос өгчихсөн ослын гурвалжин тавьчихсан зогсож байв. Хажуугаар нь өнгөрөх гэснээ яагаад ч юм зогслоо. Тэр ахын гар нь бээрчгсэн төлхүүрээ барьж чадахгүй чичрээд царай нь цонхиж гисэн байв. Аха яасан бэ туслах уу гэж намайг асуухад тэр ах над руу итгэлгүйхэн харснаа. Ахын дүү ремэн тасарчгаж уг нь запасаа сэлждэг юм. Даанч гар бээрээд ганц байгаа төлхүүр эргээд болохгүй юм гэлээ. Би шууд л цүнхээ газар тавиад гүртгээ тайлж машиныхан давгаар орлоо. Миний гар даарч байсан ч би ч өдөржин дугуйтаа ноцолддог тос масланд хатсуусан гартаа шүү дээ. Харанхууд тэмчиж бээрсэн гараа амаараа үлээж байгаад нөгөө ремэнийг нь сулж өглөө. Бараг цаг гаруй ноцолдсон байх. Гар шалбарч хувцас тэрч ихтэй тос болсон ч машин асгаад тэр ахын баярлсан царайг харахад би өөрөө баярлчихсан. Тэр ах намайг суучих. Ах нь гэрчин дөхүүлээд өгье гэлээ. Машинд нь орж суухаж дулаахан бас нэг тийм гоё талхны үнэр үнэртэж байсан. Тэр ах талхны цээхэд түгээлт хийдэг юм байна. Замдаа бид хоёр ярилцлаа шүү. Ах надаас асууж байна. Миний дүү хаан сурдаг вэ гэхэд би сурдаггүй ахаа. Дугуй засварт туслах хийдэг. Тэгвэл өөрийн гэсэн багчтай юу гэхэд би байхгүй. Надад мөрөөдөл бол байдаг юм. Уг нь хуучин ч хамаагүй нэг компрессор хідэн төлхүүртэй болчихвол манай хашаа төв зам дагуу болохоор өөрөө жижиг засвар ажиллаж болох гээд байдаг гэж би өөрийн мэдлгүй дотроо уудалчихсан.
Яагаад ч юм тэр ахад итгэсэн хэрэгэлтэй. Гэрийн гадаа буухад тэр ах надад машин янзалж өгсөнд баярлаа гэд нэг уут дүүрэн шинтгэнд алах нарийн бав өгөөд дээр нь 10,000 төгрөг өгөх гэв. Би мөнгийг нь аваагүй. Ахаа, би мөнгө авах гэж туслаагүй. Зүгээр таныг даарч байгааг хараад гээд гүүгээд орчихсон. Тэр орой манай гэрт ирж ирэхдээ шинтгэн талхны үнээр дарагдаж ээж дүү хоёр минь ямар их баярлсан гэж. Гэтэл гайхамшиг 3 хоногийн дараа болсон юм. Нөгөө Стана машин манай хашааны гадаа ирж зогслоо. Би гайхаад харсан чинь нөгөө ах бас нэг залуутай хамт бууж ирэв. Машиныхаа арын хаалгыг нийтэл тэнд хуучин боловч тосолсон цэнхэр компрессор гэдэг нь хий шахагч. Харин том төмөр домкрат бас бүтэн харьцаг дүлхүүр багж байла. Би нүдэндээ ч итгээгүй. Ахаа энэ гэхэд нөгөө ах. Миний дүү ах нэг найзынхаа гаражийг цэвэрлэж байсан чинь эднэр байж байна. Найз маань одоо засвар хийхэ болсон. Тэгээд чамайг санаад зүгээр хэвтэж байхаар эзэндээ очисон дээргээд аваад ирлээ. Энийг чам биелүүлээ. Харин чи ахтай ганц зүйл хамал. Хизээж битгий худал хэлж хүнийг хуураарай. Бас ядарсан хүнд чадлаараа тусалж байгаарай гэж хэлсэн. Тэр бүчид би уйлсан. 15 настай амьдралд нухлуулж хүнд итгэх итгэлээ алдаж байсан хүүд тэр ах бурхан шиг л санагдсан. Тэр багаж шин биш байсан ч миний хувьд алтнаас илүү үнэтэй байлаа. Маргаашнаас нэхлээд би хашааныхаа хаалган дээр дугуй засвар гэж модон дээр кириллээр бичээд хадчихлаа. Эхэндээ өдөрт ганц 2 машин ирдэг байв. Гэхдээ би чин сэтгэлээсээ хийдэг байсан. Шүн дунд хүн хаалга нүдсэн ч би гараад дугуйг нөхөж өгдөг байлаа. Нөгөө Станата ахын итгэлийг алдахгүй шүү гэсэн итгэл ганцхан бодол намайг хурцлдаг байсан. Жилийн дараа би жижигхэн түүц шиг амбар барьж өөрөөсөө гадныг туслахтай боллоо. 3 жилийн дараа би хашаандаа тоосон гараж барьж авто засвар болгон өргөжүүллээ. Харин 5 жилийн дараа би анхныхаа машиныг авч ээжиг эмнэлэгт хэвтүүлж бүр бүгнэн эмчлүүлж чадсан. Одоо би хотод 3 салбар авто сервис сэлбэгийн дэлгүүртэй 60 гаруй ажилтнтай компанийн захирал болсон. Миний ажилчид бүгд над шиг амьдралын ёроолоос зүтгэж яваа залуус байдаг. Би тэднийг ажилд авахдаа дипломыг нь биш, гарыг нь хардаг. Тос болсон гар худлаа хэлдэггүй юм. Би тэр ахыг хайж олон жил явсан. Нэрийг нь Төмрөө гэдгээс үгэрзүүл мэдэхгүй. Талхны зээхэн дампуураа таагдсан сураг сонссон. Гэхдээ би өнгөрсөн жил тэр ахыг олсон. Тэр минь одоо тэтгэвртэй гарсан Баян зүрхийн товчооны цаан жижигхэн байшинд эмгэнтэйгээ хоёулахны амьдарч байсан. Харин намайг очиход таниагүй. Би сайн байна уу? Таны машины ремэн тасархад тусалж байсан тустай гартай жаахан хүүг санаж байна уу гэхэд ахын нүдэнд нулимс цэлгнээд "Оо, тэр сэргэлэн бар хүү юу? Миний хүү чинь ийм том ир болоо юу?" гэж тэрвэрсэн. Би тэр ахад мөнгө өгөөгүй. Мөнгөөр тэр тусыг хэмжиж болохгүй. Би ахтаа цоо шин цагаан өнгийн машин бэлгэлсэн. Стана машин. Яг тэр үед унаж байсан шигийг шүү дээ. Та үгээрээ ач зайнараа зөвгөрөө. Бас цусландаа гараарай гэж хэлэхэд ах минь үг хэлж чадахгүй. Зүгээр миний тос шингэсэн гарыг үнссэн. Хүмүүсээ амьдрал баялаг шүү. Өнөөдөр таны дугуй хагаарч ажилч нь бүтэхгүй, гар чинь тос олчихсон. Хүүтэнд дараад зогсож иж магадгүй. Гэхдээ бууж өгч болохгүй. Хин нэг нь танд итгэж, хин нэг нь танд компрессор бэлгэлэх өдөр заавал ирнэ. Гол нь тэр итгэлийг нь дааж, хүн чанараа битгий гээгээрэй. Намайг Бат Эрдэнэ гэдэг. Би одоо ч гэсэн зав гарвал сервис хийхээ хувцсыг өмсөө дугуй нөхөх дуртай. Учир нь тэр эрзэн төлөгдөх өнөр надад би хэн байснаа мартаж болохгүй гэдгийг сануулдаг юм. Энэ түүхийг уншаад нэг ч гэсэн залуу урам зориг аваасаа гэж хүсэж бичлээ. Хэрв танд боломж байгаа бол ядарсан нэгэнд ганцчуудаа болов чин сэтгэлийн тус хүргээрэй. Тэр тус чинь хизээ нэгэн цагт ургаж том мод болдог юм шүү. Та бүхэндээ баярлалаа. Магадгүй өөр нэг Төмрөө ах, өөр нэг Бат Эрдэнэ хоёр уулзах гүүр болох юм билүү гэд ийм хөөрхөн одоо бичвэр өнөөдөр сошиал сувгаар таарлаа. Тэгээд
та бүхэн манаас эндээс нэгийг бодож хоёрыг тунгаагаараа гэсэн үднээс бас уншиж сонирхоллоо. Тэгээд та бүхэн хин нэгний хувьд бас улам том юм мод олох, тэр итгэлийг нээж өгөх, тэр үндсийг нь бас хин нэг нь тавиад өгөх юм бол хэдэн жилийн дараа магадгүй яг энэ түүх шиг бас сайхан түүх бий болно гэдэгт итгэлтэй байна. За тэгээд энэ хүртэл сонсонд баярлалаа.